Сайн уу залуусаа бүгдд нь энэ өдрийн мэнд. Захиалагч талаас өөрийнхөө iPad-ыг барьж ирээд дараах дагалдах хэрэгслүүдийг сонгоод иж бүрдэл үүсгэлээ. iPad-ны хувьд Pro 6 M2 чиптэй 12.9 инч холбогч, Amazon AX360M энэхүү холбогч нь тухайн iPad-ны үйлдвэрлэлийн систем автад хийгдсэн хийгээгүй хамаарахгүйгээр ажиллаж байгаа. Keyboard-ны хувьд iOS-ийн K700 маус нь Attacker A9 хүргүүр болон тогтоогч нь Pirate Sahara Spook Cooler байна. Маус пад нь Cherry. Одоо тохиргоонд орцгоё. Үйлдвэрлэлийн систем харгалзахгүй гэдэг дээр зарим хүмүүс ташаа ойлголттой аваад байгаа. Энэ бол вершн буюу энэ харагдаж байгаа 26.3 энэ хэд байх нь хамаагүй Amazon гэсэн энэ холбогчийг залгаад тоглох боломжтой гэж ойлгож болно. Тус захиалагч маань өөрийн биеэр ирэх боломжгүй орон нутагт байдаг учраас над руу iPad-а илгээсэн байгаа. Тэгэхээр өөрийнх нь аккаунтыг оруулаад оруулсан байгаа аккаунт дээр нь иж бүрэн тохиргоо хийгээд давхар зааварчилгааны бичлэг хийж өгдөг. Ямар үсгэн дээр ямар үйлдэл хийдیں۔ Холболтыг яаж хийх вэ? Юун дээр анхаарах вэ гэх мэт. Шинэ холбогч гарч ирсэнтэй холбоотой хүмүүс recoil баригч ажилдгүй гэж их асууж байгаа. Яг функцийн хувьд энэ дээр өөр төр нэг өгдөл байгаа. Тэр нь алдаатай. Recoil-ыг бол ер нь бол мэдрэмжээрээ гараараа таталтаараа барина л гэсэн. Ер нь өөрөө тоглохгүй шүү дээ. Өмнөх тайлбаруудыг үзээгүй хүмүүс бас байж магадгүй. Энэхүү холбогч нь өөрөө зөвхөн Apple-ийн үйлдвэрлэлийн систем дээр ажиллана. Тэр нь өөрөө iPhone болон iPad хоёулын дээр нь ашиглах боломжтой гэсэн үг. Хэрв таны ашиглаж байгаа төхөөрөмж таблет Android үйлдвэрлэлийн системтэй бол Scorpion 2 гэх тусдаа холбогчийг залгаж ашиглана. Уг холбогч нь гараад удаагүй байгаа учраас тоглож байх явцад мэрсэр алдаа гарах мэдрэгдхийг бол үүсэхгүй. Мэдээж программын түвшин цаашдаа хөгжөөд явах нь бараггүй бицтэй.